үндэсний аудитаас асууя. За энэ танай тайлан дээр татврын байгууллагаас татврын бүрдүүлэлттэй холбогдлолтой 7.4 их найдын гэмт хэргийн шин чанартай зөрчил. Нийт татврын орлогын 26.7%-ийг тэнцэж гэнэ гэж байгаа юм. Тэгээ үүнтэй яг адилхан асуудал болохоор нийгмийн даатгалын шимтгэлийн сан дээр байдаг. Нөө банкнууд тавиад алдсан. Тэгэхээр аудит энэ асуудлуудын хойроноос яаж үр дүн хариуцлага тооцох асуудлуудыг шийддэг вэ? Энэ одоо олон жил болж штэ. За сангийн сайдаас асууя. За цомгтол хийж байна, төсвийн цомгтол хийж байна. Орлого буурсан, гадаад нөхцөл байдал хүнд бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ үүнийхээ одоо энэ 7.4 их найдын зөрчил, нийгмийн даатгалын сангийн 270 орчим тэрбум төгрөгийн асуудал. За үүнийхээ зөрүү алдагдал нөхцөлийг та нар хаанаас нөхөд энэ вэхээр шударгаар татвараа төлж байгаа иргэд аж ахуй нэгжээс дан саадаг, торгуул тавьдаг, акт үлддэг. Тэр хүмүүстэрээ торгуул тавьж ин төсвийн алдагдлыг нөхөх орлого хийж байна. За одоо орж ирж байгаа 9% буюу төрийн албан агчдын цомгтол хийж байгаа. За түн дээр нь тусгай мэрэгжлийн цол зэргийн мэрэгжсэн хүмүүсийнхаа нэмэгдлийг бас таньж орж ирж байгаа. Энэ улсад ч одоо онцгой байдлын албан агч төрийн тусгай албаны өндөр мэрэгжсэн хүмүүсийг маш бага цалингаар тэр нэмэгдлэр л барьж байгаа шүү дээ. Тэгээ тэр нэмэгдлийг байхгүй болчих юм бол энэ төрийн албан агчд яаж ажиллах юм? Тэгээ энэ юм олон мөнгө алга болж байгаа төсвийн хулгайхаа шийтгэлийг ард иргэдээсээ аж ахуй нэгжээсээ төрийн албан агчдаасаа шийтгэж энэ төсвийн алдагдлыг зохицуулаад шүү дээ. Энэ дээр одоо ямар арга хэмжээ авах юм бэ? Одоо энэ нийгмийн даатгалын сангийн асуудлууд 40 жил яригдчихэв. Тэгээ энэ өнөөдөр ингээд бас амар том тоо. Энэ одоо 24 оны төсвийн гүйцэтгэлийн аудитын дүн дээр 7.4 их найд нийт татврын орлогын 26.7%. Тэгээ эний чинь зүгээр бид нар ард иргэд аж ахуй нэгжүүд шудрах шүү. Ихэнх нь бас татвар төлөхгүй байгаа. Тэгээ төрийн албан агчдтайгаа цомгтоод эсвэл механикаар цомгтоод тэгсэн мөртлөө хяналтын менежер, бүтээмжийн менежер гэдэг дарга нарыгаа нэмсэн. Энийг хизээ болох юм бэ? За анар гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг Омаа. За татврын байгууллагаас үндсэн үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа яваад татвар хураалттай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх явцдаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нэмэгдсэн үртгийн албан татврын хий бичлэлтэй холбоотой 950 тэрбум төгрөг. За бусад гэрээ бараа ажил үйлчилгээтэй холбоотой гэмт мөнгө угаасан байж болзошгүй 6.3 тэрбум төгрөгийг бол татврын алба бол хууль хяналтын байгууллага шилжүүлсэн байна. Тэгэхээр татврын байцаагч нь ажиллаа хийж явах явцдаа мэдээж одоо шууд гэмчгэргийн шинжтэй гэж үзэхгүй болдошгүй ийм мөнгийг шилжүүлсэн байна гэдгийг аудитын байгууллага гаргаж ирсэн. За энэ асуудалтай холбогдоод төрийн аудитын байгууллагаас хууль зүйн дотоод хэргийн сайдад татврын байгууллагаас хууль хяналтын байгууллага шилжүүлсэн мөнгө угаасан байж болзошгүй татврын бүрдүүлэлт ногдуулалттай холбоотой гэмч хэргийн шинжтэй хэрэгүүдийг шийдвэрлэх ажиллагааг хууль эрх зүйн орчныг сайжруулж энэ дээр одоо тодорхой шийдлүүдийг гаргаж өгөхөөр бол зөвлөсөн байж байгаа. Тэгэхээр төрийн аудитын байгууллага нийгмийн даатгалын одоо мөн энэ дансуудад байгаатай холбоотой энэ асуудлуудыг санхүүгийн тайлангийн баталгаажуулахдаа энэ төлбөрүүдийг одоо бодиттой байх, оршин байхгүй байна гэдэг одоо стандартын дагуу хязгаарлалтай дүгнэлтийн үндслээ гаргаад явж байгаа. За аудитын байгууллагаас өгж байгаа зөвлөмжийн дагуу жил бүр одоо тодорхой ажлуудыг хийгээд энэ авлагуудаа барагдуулж байгаа. За мөн энэ дээр байгаа хураагдсан хөрөнгүүдийн одоо хөрөнгийн чанар алдагдах юм эрсдэл байна шүү гэдгийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд бас дүгнээд гаргаад өгсөн байна. За анар гишүүний шүүмжилттэй санал нийлж байна. Гэхдээ бид энийг шийдэх ёстой. Төсвийн шинжилгээ бол одоо яг л таны хэлж байгаа энэ асуудал юм байна. Бид судалгаа гаргаад улсын хурлд хүргэсэн байгаа 204 хуулиар 1000 гаруй заалтаар бид аль хэдийн одоо хуулиар төсвийн хуваарлтыг шийдсэн байж байгаа. Төсвийн аль хэдийн хуулиараа хуваарлжсэн. За энийг харин бид одоо төсвийн орлогодоо багтааж арай хийж одоо төсөв боож орж ирдэг гэсэн үг. За ингээд их хурлаас бас бидэнд өөрөг өгсөн энэ эрх зүйн зохицуултуудаа оруулах, алийг нь одоо зогсоохын, алийг нь бүр хүчингүй болгохын, алийг нь одоо хойшлуулахын хуулиудаар.
За энэ саналуудаа бол бэлдсэн байсан. За сая тодтолоор оруулах гэхээр энэ тодтолоо хийж амжихгүй чуулгамж одоо багт улаахаа хугацаанд харахгүй ийм бас хугацаа сунгах эрсдэл байгаа учраас бид түр хойшлуулсан. За ингээд 9 сард төсөө өргөн барихтаа бид дор хаяж 42 хуулийн дээр өөрчлөлт хийхээр оруулж ирнэ. За тэр үед та яг ингээд хамгаалж өгөөрэй. Энэ дээр туслаарай. Хамтарч ажиллаарай. Тэгэхгүй бол бид энэ төсвийн шинжилгээ гэдэг юм дээр хийж чадахгүй. Харин санал нийлэхгүй нэг зүйл энэ татварын орлого бүрдүүл татвар хураалтыг татварын байцаагч нар татварын байгууллагад битгий одоо буруу тохорой. Энэ хүмүүс чинь төрийн албаа гэсэн бас л ажиллаа хийж байгаа юм. Хуулиараа олгогдсон эрх мэдлийнхаа хүрээнд, үүргийнхаа хүрээнд ажлуудаа хийгээд явж байгаа. За харин энэ төсвүүдээр ачааллууд нэмж байгаа эрх зүйн зохицуултуудаа бид нар одоо маш түргэн хийхгүй болвол цаашдаа энэ байдал одоо эзэж засагдахгүй улмал одоо ороогдоод ингээд яваад байна. За танд баярлалаа санал хэлсэнд. Жавхлан сайдаа энэ аудитаас дахиад тодруулъя. Энэ Капитал банк, Чингис хаан банк та хэлж ийн хууль хүчний байгууллагад өгөөд асуудал шийдэх чинь өнгөрсөн хугацаанд нийт өрийн 207 тэрбумын өрийн 22% буюу 47 тэрбумын өр авлагыг барагдуулсан. Хөрөнгөний үнэлгээ бага гэдэг. Тэгвэл энэ шүүхийн шийдвэрээр энэ чинь ямар ч зээлийн хүү алдан тооцоо бэлдсэн зогсцсон байгаа шүү дээ. Тэгэхээр үүний эргээгээд энэ үр дүнг нь зөрүүг нь ерөөсөө татвараас нөхөд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр нэг цаашдаа бол нэг шуурхай арга хэмжээ авч сурмаар байгаад байна. За сая жавхлан сайд тэр би татврын албаа агчдын талаар яриаггүй. Татврын албаа агчид татврын байгууллага ажиллаа хийж байгаа. Үндсэндээ энэ эдийн засгийн үндсэн суурь орлого бүрдүүлэлт орлогын цоорхоо нөхцөө тогтолцоо шаблон нь өөрөө буруу байна гэдэг бай. Би өөрөө маш олон жил энэ олон улс болон дотоодоос хөрөнгө оруулалт татж компанийг удирдах явсан. Үнэхээр улсын төсвийг ингэж бүрдүүлдэг, ингэж асуудлаа нэг жилийн дор 4 төсөв орж ирдэг. Би өөрөө эдийн засагч хүн биш. Гэхдээ наад захын эдийн засаг санхүү бүртгэлийн аргаас харахад л бүр үнэхээр шоконд ороод байгаа байхгүй юу? Яаж ийм байж болдгийм бэ? 4 жилд 4 удаа төсвөө тоттоод тэгээд энэ улсын төсөв тасрах гэдэг нь үнэн. За тэгээд тэрийг нөхөдөө шудраг иргэдээ ингэж шийтгэж байгаа маркаар асуудлыг шийдэж байгаа. Маш олон төсвийн таналтын боломжууд байгаа шүү дээ. Бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний хөлс, за зарим нэгэн төсөл хөтөлбөрүүд. Та өмнө 24 оны төсвийн тодтгол дээр одоо нүүрсний үн дээр асуудалгүй л гэдсэнгүй. Энэ чинь эрсдэлтэй юм шүү. Асуудалгүй гэсэн. Одоо болохоор асуудалтай л гэдэг. Анараг шөнө 24 25 оны төсвийг тусад нь харж үзэх хэрэгтэй шүү. 25 оны төсвдөр одоо эхний нэг удаа л одоо тодтгол хийж байна. 24 оны төсвөдөө тодтгол хийсэн ч 24 оны гүйцэтгэл одоо ярьж байгаа гүйцэтгэл нь сайжирч гарсан байгаа төсвийн тэнцэл нь. За энэ удаа одоо яа харахгүй биднээс шалтгаалгүй гадаад нөхцөл байдал сууж манай гол түүхийдүүдийн өндөр савлгаа үүсэж байгаа. За бидэд одоо хөгжиж байгаа орны хувьд за дээрэс нь одоо уулуурхай эдийн засгтай улс орны хувьд бол иймэрхүү эрсдэл бол бидэнд энэ сүүлийн жилүүдэд байнга тулгарч байна. Орлого өсөлттэй үед тэнцлүүд сайжирч гарсан 22 23 онд. За тэр цаг хугацааг бас харах хэрэгтэй. Тэр үед одоо тодтоход нэмээд зараагүй шүү дээ. За одоо яалтч байхгүй ингээд орлого эн чинь 30 40%-аар ингэж буурж байгаа учраас бид одоо яа харахгүй энэ нөхцөл байдалтайгаа уялдаж тодтол хийхөөсөр арга байхгүй. Жилийн төсөө 4 удаа тодтол хийж байгаа гэж ингэж зүг чиггүй баримжаагүй ярмааргүй байна. 24 оны гүйцэтгэлээ ярьж энэ чинь тусдаа төсөв. Одоо бид 25 оны төсөвдөр тодтол хийж байна. За Чингис хаан банкнд байршиж байгаа нийгмийн даатгалын сангийн хөрөнгөний өмнөх хүлдэгдэл бол 94.9 тэрбум төгрөгнөөс тайлан донд 1.5% буюу 1.5 тэрбум төгрөгийг барагдуулаад за бидний саяны баталгаажуулсан 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитаар 93.4 тэрбум төгрөгийн авлага бол эрсдэлтэй байна гэж дүгнсэн. За Капитал банкны эрх хүлээн авахчаас авах 68.2 тэрбум төгрөг за өмнөх оны авлагаас 3.7% буюу 2.5 тэрбум төгрөгийг барагдуулаад 65.7 тэрбум төгрөгийн ажил бол удаашралтай байна гэж ингэж дүгнсэн байгаа. Тэгэхээр төрийн аудитын байгууллагын хуулинд заагдсан бидний эрх хэмжээ бол өмнөх аудитаар өгсөн зөвлөмж хэрэгжихгүй бол албан шаардлага өгнө. Албан шаардлага хэрэгжихгүй бол хариуцлага тооцох албан шаардлагыг томилдог эрх бүхий албан тушаалтнууд нь өгдөг ийм хуулийн зохицуулалттай үгүй бол төлбөрийн акт тогтооно. Тэгэхээр энэ дээр манай байгууллага
Гүйцэж ярилцлага. За наран чимэг дарга 4 номер. Аргадуулт удаашралтай байгаа учраас бид хариуцлага тооцох албан шаардлагыг өгөхөөр яг энэ банкудтай холбоотой асуудлыг хариуцдаг хүмүүс маань бас жил болгон ерөнхийдөө солигдоод явж байгаа. Тийм учраас бид нар авлагыг барагдуулах зөвлөмжөө тодорхой болгохын тулд хувь тавьж өгж байгаа. За энэ жил ямар ч байсан 20% та нар зайлшгүй барагдуулаа. Дараа жил 20 гэдэг юм ингээ боломжит хувьбарыг тооцоолж жагаад ингэж энэ одоо албан шаардлагынуудыг өгөөд ажиллаж байгаа. За эрх хүлээ авахч гэдэг одоо энэ албан тушаалтанд бол төрийн аудитын байгууллагаас хариуцлага тооцох албан шаардлага өгөх одоо эрх зүйн зохицуулалт байхгүй байна.